Зуны амралтаараа гэртээ яадсан шүү дээ. Гэртээ ээж гарч болон гэвэл гадаа гарч тоглоомын талбай дээр тоглолт шүү дээ. Аялахгүй. Дүүгийн маань пассворд авахгүй бас миний виз гараагүй. Би бүдүүн биш. Би бараг гэрүүсч биш заримдаа нэг. Хүүхдийн мэдээ эхлэхэд бэлэн болоо. Өнөөдөр би танарт хүүхэд зуны амралтаараа юу хийх вэ талаархал мэдээ хүргэнэ. Хүүхдүүд та бүхэндээ сурагчтай амралт эхэлж, хонцтой цагийг зугаатай дурсамж дүрн өнгөрөх санаануудыг хугаалцъя. 1-р туслан явах эсвэл хөдөө явах. Сурагч насны хамгийн хөгжилтэй үе хүүхдийн тусланд тохиодог. Богино хугацаанд олон найз нөхдөдтэй болохоос гадна бие дааж сурах, уралдаанд өөрийгөө сорих, дурсамж дүрэн хөгжилтөд тохиромжтой газар бол яах аргагүй туслан билээ. 2-дугаарт сургалтанд суух. Хэрвээ та аль нэг хичээлдээ хоцорсон бол зуны амралтаараа сургалтанд сууж энэ асуудлаа шийдэж болно. Мөн өөрийгөө IVS-ыг хөгжүүлэх зорилгоор бүжиг, хөгжин, шатар гэх мэт янз бүрийн сургалтаас өөртөө тохирохыг сонгоорой. 4-р бие бэлтраа хөгжүүлэх. Биегээ эрүүл чирэг байлгаж, дасгал хөдөлгөөн хийгвэл ирээдүйд тохиолдох эрсдлээс өөрийгөө сэргийлж чадна. 5-дугаарт аяллаар явах. Зуны хамгийн гоё өнгөрөх арга бол аялалд явах. Заавал гадаадгүй гэлтгүй эх орныхоо өргөн тал нутаг, уудам хангаагаар аялж яагаа болохгүй гэж энэ зуныг дурсамжтай гоё өнгөрөөгөөрэй. Хөдөө явж эмээ өвөө дээрээ тарагс уйдаж угаарай. Өвөө эмээдээ тусалаарай. Төлөвч Насын Эрдэм байлаа. Баярлалаа. Баяртай.